Дэлхийн эдийн засгийн чуулганд 200 гаруй орны төр засгийн тэргуун хөрөнгө оруулагч зэрэг 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Харин тухайн чуулга уулзалтад Монгол Улс засгийн газрын түвшинд оролцож байгаа нь өмнөх жилүүдээс илүүтэйгээр олон талын уулзалт өрнүүлж гадаадын хөрөнгө оруулагчтай уулзаж байгаа. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрчим хүчний нөөц, банк санхүү, аялал жуулчлалын салбарыг илүүтэй сонирхож байна. За цаашид энэ салбаруудад чиглэсэн тогтвортой бодлого өгүүлэгдэх болсныг уулзалтын үеэр ярилцлагуудаас харж болохоор байна. Сайн мэцэн үзэгчдээ НТВ-ийн сурвалжлагыг мэдээлэл та бүхэнд Швейцарын Давос хотын газраас 2590 метрийн өндрөөс буюу Jacobs Horn гэсэн яг энэ өндөрлөгөөс бол хүргэж байна. За яг энэ Давос хотын хувьд гэхэд жил бүрийн 1-р сард бол Дэлхийн эдийн засгийн форум болдог учраас маш яг энэ сард л нийт жилийн орлогынхоо дийлэнхийг нь бүрдүүлэхэ гэдэг мэдээлэл өгдөг. Аялал жуулчлал болоод үйлчлэгийн салбартаа илүү их төвлөрсөн, энэ салбараасаа бол орлого нь төвлөрдөг ийм хот байдаг юм байна. За яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын түвшинд бол Монгол Улсын ерхий сайдын түвшинд оролцож байгаа. За тэгээд энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн форумаар яригдж байгаа хамгийн гол асуудал бол EV-ийг эрхэмлэх гэдэг дээр илүү төвлөрч байна гэж ойлгож байна. За мөн энэ хуралдаанаар яригдж байгаа. За мөн улс төрийн удирдагчид, за бизнесийн салбарынхны ярьж байгаа гол зүйлсийн нэг нь бол яхаарахгүй эрчим хүчний салбар, за AI хэмэл оюун ухааныг хэрхэн зөв зохистой ашиглах тухай гэх мэт эдгээр асуудлыг бол хөндий ярилцаж байна. За Монгол Улсын хувьд бол цаашдаа бас чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ дэлхийд дахинд өсөх ийм төлөв ажиглагдж байгаа учраас энэ салбарыг хөгжүүлэх, энэ салбарт илүү их эрэл хайгуул, олборлолт олгох боломжийг нь олгох, мөн дээрээс нь иргэдэд илүү мэдээлжүүлэх гэх мэтлэн эдгээр зүйлсэд анхаарах нь энэ чухал байна. Энэ удаа Унгар улсад төвтэй OTP банкны хантай бас уулзлаа. За Европын зэрэг бас төгслийн банкныхантай манай хоёр талд өргөн оруулагчнаас гадна олон талд уламжилт өргөн оруулагч нартайгаа мөн уулзлаа. За тийм тэгэхээр эдгээр банк жишээ нь тэр Унгар төвтэй тэр банк бол яг бүс нутагт хуучин зүүн Европын орнууд болон Оросын холбооны улс Хятад ч гэсэн мөн хуучин Станы орнуудад ч гэсэн маш амжилттай зах зээлээ тэлээд аль хэдийн тэнд зах зээлээ эзэлчихсэн. За яг зах зээлийнхаа багтаамж ширийнхээ хувьд бол эхний 3, эхний 5-д ажиллаж байдаг ийм бас банк байна. За эдгээр банк бол Монгол улсад үйл ажиллагаа идэвхтэй ажиллуулах ийм хүсэл сонирхлоо илэрхийлж байна. За бид ч мөн шаардлагатай мэдээллүүдийг өгж, за мөн Монголд манай эдийн засгийн форумд ирж оролцсонгоо манай зах зээл рүү орох манай энэ бодлого бол нээлттэй гэдгийг бол бас танилцуулж ингэж ажиллалаа. Тэгэхээр бидний эдгээр зөв төлөвлөж энэ байгалийн баялагийг энэ технологи дагсан энэ урсгалыг их зөв хамтрагчтайгаа хэлтод нээлттэй ингэж явах юм бол бидэнд ойрын хугацаанд бол энэ томоохон энэ өөрчлөлтүүдийн тодорхойгүй байдлаас амжилттайгаар бүс нутагтаа ядаж амжилттай бас юм тоглож болох бидэнд бүрэн боломжууд байна. Бид нар тодорхой нөр бүхий банкуудтай уулзж үзсэн. За ер нь бол банк өөрөө их өндөр зохицуулалттай бас энэ олон салбартай банкуудын хувьд бол тухайн улсад оруулсан банкны үйл ажиллагаа бол олон улсын дүрм журмыг нэгт мөрддөг ийм олон шаардлагууд байдаг учраас их болгоомжтой ханддаг. Тийм учраас бид нар энэ банкын хөрөнгө оруулалт банк орж ирэх тэр хөрөнгө оруулалтын нөхцөл, хууль эрх зүйн нөхцлүүд дээр бас эргэж харах, сайжруулах зүйлүүд байгаа нь бол ярилцах явцад бол их тодорхой байна. За хоёрдугаарт бол манай энэ ерөнхийдөө энэ санхүүгийн салбар маань өөрөө тогтвортой. За энэ инфляц юм бас намдор төвшөнд тогтвортой, ханш бас тогтвортой, ийм огцом савлгаагүй найдвартай байх явдал нь өөрөө бас хөрөнгө оруулалтыг татах нэг суур зүйл болж өгч байгаа. Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Төв банкны захирал шинжээчдийн хувьд энэ онд дэлхийн эдийн засаг ойлгомжгүй нөхцөл байдалд байгаа нь төсөөллийг өөрчилж болцшгүйг анхаарууллаа. Мөн мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөв ажиглагдж байна. Харин Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх тухай чуулганы энэ өдрүүдэд манайхыг сонирхож байгаа улс орнуудтай ярилцаж байгааг салбарынхан онцлов.